Үсэ. За юу яцгаана. Ээлж нэгэн өдөр, ээлж нэгэн бичлэг. Яа. Би энэ сэдвэр ер нь юуг ингээ ярихыг ингээ нэг хүссэн байвал нэгт энэ сэдвийг ярихын өмнө би хэд хэдэн зүйлийг ингээ нэг заавал ингээ хэлэх хэрэгтэй баг. Нэгт би сэтгэл зүйч, мэрэгжлийн хүнч биш. Окей. Хоёрдугаарт нь болохоор хэрэг таад үнэхээр ингээ нэг миний ярих ингээ сэдвтэй ингээ төстэй ингээ нэг кейсүүд ингээ гарч ирсэн бол магадгүй ингээ нэг мэрэгжлийн ингээ нэг хүмүүс ингээ зөвлөгөө экспертүүд рүү заавал очоорой гэж би ингээ нэг хэлэх байна. Гуравдугаарх нь миний ярьж байгаа мэдлгүүд одоо нэг мэдээллүүд зөвхөн миний хувийн туршлага дээр үндэслэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ингээ нэг энэ бол батаараа биш гэсэн үг. Окей. Тэгээд бас self diagnose буюу ингээ нэг хийх бас ингээ аюултай гэдэг бас ингээ нэг санаж явах хэрэгтэй. Энэ хэдийг заавал ойлгоорой заа. Тиймээс ингээ нэг мэрэгжлийн хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй бол шууд гүйцчихэд мэрэгжлийн хүнтэй л уулзаарай, окей? За. Ямар сэдв ярих вэ? Тэрний үйл нарциссизм. За тэгэхээр нарциссизм гэж яг юу вэ? Хүмүүс үйл ер нь бол их нарциссистгийн талаар л их яриа л да. Тэгээ та нэг анзаарсан бол нэг 19 20 онд нэг тренд явсан шүү дээ. Би нэг одоо нэг сэтгцэн эмэгтэй ч юм уу тэр өнгөрөө ингээд нэг флекстэй нэг мэдрэл мотой тренд яваадсан тий. Цогоо би амар ингээд нэг bipolar ахгүй гэж хэлсэн та. Тийм амар мэдрэл мотой трендийг гэсэн явсан. Ер нь өөрийгөө ингээд нэг диагноз хийж болтгүй юм заяа. Тэр шиг осолтой ч юм байдгүй юм. Чи хизээч өөрийгөө ингээд нэг за одоо шилбэл чиний YouTube-ээс ингээд depression гэж яг юу вэ гэдэг нэг бичлэг үзсэн чи яана би depressed хүн байсан юм байна гэж мэд писта. Ийм мэдрэл өгч болохгүй юу? За мэрэгжлийн үйл ингээд уншлаа шүү дээ. Тиймээс яахнах нь хэрвээ чи үнэхээр ингээд нэг сэтгэл санаа чи амар хэцүү энэ төр ингээд байвал мэрэгжлүүнтэй л уулзах хэрэгтэй. Тийм. Яах гэж ингээд нэг энэ сэтгэл зүйч хүмүүс, psychiatrist хүмүүс, psychosis-оор ингээд ажилладаг хүмүүс ингээд нэг энэ олон жил ингээд нэг сурсан. Энэ олон жилийн ингээ хөдөлмөр гаргаж байгаа үйл зөв онш тавих гэж чамаг имчлэх гэж л байгаа штэ. Тиймээс ингээд юу гэм намайг багахад одоо нэг жишээлбэл чи сэтгцэн эмэгтэй сэтгэл зүйчдэр очиод одоо сул дараа ч юм уу эсвэл нэг асуудалтай гэдэг нэг юм одоо нэг хуучны юм сэтгэлээс гарах хэрэгтэй байхгүй юу? Чиний бие чи өвдлөө гэж бодох чи имчлээ очдөг үсттэй. Муу аль чи сэтгэл санаач өвдөх юм бол сэтгэл тасруур л очиж штэ. Чиний spirituality сэдв ингээд нэг хэцүү байх юм бол яг одоо жишээлбэл нэг spiritual guru руу очдог шиг л баггүй юу? Тиймээс ингээд нэг очих хэрэгтэй. Окей. За, нарциссизм гэж яг юу вэ? Нарциссизмыг ярихын тулд хэдүүлээ эхлээд түүхийг ярих хэрэгтэй байна. Чи нэг Роми түүх шиг санагдах нэг нарциссус гэдэг нэг гайос нэг одоо нэг амар царайлаг гэх юм уу? Тэгээ тэр гай ингээд нэг ан хийж явж агаад одоо нэг аман цангаад юу гэдэг голын услуу хардаг. Ус уух гээд тасч уух гээд байна да. Тэгвэл писта би амар царайлаг ингээд нэг царайндаа ингээд донтонгуудаа живэд өгчдөг бач гэлэхгүй юу. Тэрнээс ингээд эхлэлтэйгээр нарциссистик гэдэг одоо нэг юм одоо өөрийгөө ингээд нэг одоо дүгийлэх гэдэг ч юм уу кейс ингээд гарч ирдэг. За дараа нь энэ нарциссизм тэгвэл ингээд юу гэх юм disorder юм уу эсвэл хүний натурал зам юм уу? Энэ бол натурал зам. Тэр бүгд бол бид нар бүгдэнд нь дотор нэг тиймтэй бусдаас онцгой ч юм уу би чадчлаа. I'm better than everyone гэдэг ч юм уу те ингээд нэг тиймэрхүү ингээд нэг юм юмнууд байдаг заа угаасаа I gotcha гэдэг ч юм те. Тийм угаасаа ингээд зам бид нар бүгдэнд нь байдаг гэдгийг бид нар нэгт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ би ч гэсэн бас ингээ флекс дуртай штэ тий. Яа би энийг хийж чадсан ш. Яасан бэ хамаа гэдэг ч юм тий. Тий. Өнгөрөх дуртай. Гэхдээ энэ сэтгцэн эмгээгүй болтлоо явсан уу гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй байхгүй. Юу вэ гэвэл штэ тэ одоо жишээлбэл чи нэг хотлaalчлаа нэг санаа зовдсон штэ. Яана би одоо тэр хүнд хотлaalчлаа. Чи эсвэл амлалтандаа хүрээгүй үедээ ингээд санаа зовлоо. Эсвэл би нарциссистик хүн юм уу гэж ингээд нэг асуу штэ. Тэгэж ингээд нэг асуултад асууж чи зөв нарциссистик эхний тестэнд бүдэрчиж байгаа байхгүй юу? Нарциссистик бүр disorderтэй бол тийм асуухчгүй заяа.
За хэдүүлээ ингээд нөгөө нэг key difference буюу ялгааг олж авах хэрэгтэй. Ямар ялгаанууд вэ гэвэл psychopath гэж хүмүүсийг сонсч байсан бол тэд нар ч одоо цуврал алуурчод шүү дээ. Бүх psychopath хүмүүс narcissistic байдаг. Гэхдээ бүх narcissistic хүмүүс psychopath биш байдаг гэдэг энэ key-г бид нар ойлгох хэрэгтэй. Яаж вэ гэвэл psychopath хүмүүс narcissistic байдаг гэсэн тийм. Яаж ийн вэ гэвэл шүү дээ тэд нар ирээдүйд байх өөрийнх нь одоо нэг вершны одоо ирээдүйн хүн байгаа ч тийм. Тэрний эрсдлийг ерөөсө тоодгүй юу гэсэн үг вэ гэвэл за би одоо psychopath юм байла. Бас narcissistic байж байгааз. Би ямар акттай байх юм бэ гэх юм бол за өнөөдөр нэг альмаг авчлаа. Тэ. Яа энэс цаашаа дахиж хийхгүй байсан бол шүү дээ би ингээд нөгөө юу гэх хэрэгт ингээ орохгүй ингээ явж болох байсан. Муухайгаар ярил л да. Гэтэ би ингээд нөгөө нэг ирээдүйд одоо нөгөө нэг өөрийнхөө аюулгүй байдлыг ч хүртэл бодохгүй хэмжээний нарциссистик буюу ингээд одоо нөгөө нэг юм антисошиал юм chaotic хүн байгаа байхгүй үүмээс хамаатай. Би дахиад ална. Яа ирээдүйд би шоронд орсон ч ямар юм. Ирээдүйд би утгалуулж асан ч ямар юм те. Би энэ юмыг авахын тулд дахиад нэг энэ амар том ялгаа байгааз анзаарч байна уу? Ирээдүйн өөрийгөө хүртэл хорлохоор хэмжээд нарциссистик хүмүүс ер нь бол disorderтэй хүмүүс яа тэгдэг. Гэхдээ нарциссист хүмүүс ингээд бас арай бас ингээд ухаалаг шат байхгүй нөө бас нэг буруу муруугаа штэ те ингээд нөө нэг хүлэн зөвшөөрөхгүй гүрийдэг ч юм яадаг ч юм а тэгэл нэг за тийм байт юм байж. За тэгвэл psychopathic narcissistic хүмүүс бүгдэн дээр нь бас нэг юм байдаг заа gaslight. За одоо хэдүүлээ gaslight гэдэг одоо нэг үгэн дээр ажиллацгаая. Gaslight яг хаанаас гарч ирсэн бол нэг Америкт нэг 1800 онд дэнлүү асаадаг байлаа шүү дээ хүн болгон. Нэг юу байхгүй? Тог байхгүй? Тэгсэн чинь нөхөр нэхнэрээс асууж байгаа. Хүү хараа чи яагаад ингэж нэг газа ингэ багсгаад байгаа юм бэ гэсэн чи ихнэр нь. Би газа багсаагүй шүү дээ гэсэн чи. Хүү хараа өрөө чи харах болсон шүү дээ. Хүү юу яриад байгаа. За ихнэр маргааш нь хүү хараа чи яагаад газа багсаад байгаа юм бэ гэсэн чи. Юу солиороо би ерөөсөө ингэ гэрлээ багсаагүй ингэ нэг чи энэ харалт гигэд байгаас гэсэн чи. Хүү чи гэрлээ багсгацсан байна чи жоо солиот болж эхлэдэг байгаа юм гэл. Яйл үжсэн чи гуртууд. Йоо хараа чи яг үнэхээр галзуурчдаггүй. Би одоо ингэ нэг чамд хэлж үзлээ ойлгуулж үзлээ чи бүр ингэ ерөөсөө ингэ бүр ингэ гэрлээ багсгаадах ингэ чи галзуурч гэдэг. Нөгөө ихнэр чи гайхна. Биста юу болоо шаачгүй ш. Тэгээ ингээл нэг тэр ингээл үргэлжлээлсэн за үргэлжлээлсэн. Тэгэл хүү хараа чи хийм хараад байна штэ гэл. Хүү хараа чи ингэж байна штэ гэл. Тэгсээ дундынхаа хадгаламжийн мөнгийг нөхөр нь ингээд хулгаалангуудаа хараа чи яагаад битүүрийн дундын хадгаламжийн мөнгийг шатааж байгаа. Чи яг галзуурч би чамд сэтгцэн өгч тутна гэсэн чи нөгөө эмэгтэй чи ста би нэрнгээсээ галзуурсан байх та би яг параноя болсон байх та гэд. Энэ бол gaslight. Бүх нарциссист хүмүүс энэ gaslight-ыг ашигладаг. Бид нар энийг амар сайн ойлгох хэрэгтэй. Юу вэ гэвэл энэ амар kinda төвхтэй. Гэхдээ бид нар энэ яаж хүн бидрийг gaslight хийж байгааг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм хүмүүстэй ингээд нэг таарлаа гэж бодоход ерөнхийдөө бол миний энэ контентыг хийж байгаа шалтгаан нь жоохон сэрэмжлүүлэх маягаар л хийж байгаа шүү. Яа, тийм хүмүүсийг яаж таних юм? Ялангуяа ингээд нэг намайг үзэж юмс ингээл за нэг жоохон spirituality дөнгөж хэлдэг ч юм одоо нэг эмо урд имзэг дээр л явж байгаа дийлэх хүмүүс байгаа хгүй одоо нэг жоохон people pleaser маягийн. Тэр хүмүүст ингээд нэг хандаж хэлэхэл одоо нэг юм зөвлөгөө хэлэх гэдэг юм л та. Номер 4. Ямар нэгэн хүмүүстэй уулзах ч юм уу ингээд яалаа гэж бодоход observe боёо зөв мэдэр. Тэр хүн биш те зөвхөн чадтай амар гоё харьцаад бусдуудтай нэг юу харьцаад байвал ихний red flag шүү. Тэр хүн одоо шилбэл хууч өнгөрсөнд хийжсэн алдаануудын чи сонслоо гэж бодъё за. Ерөөсө буруу өөртөөхгүй байл шүү те. Өөх жалбгүй те. Гэтэ ер нь заяа 10 хүнтэй тэр хүн маргалдаад 10 тохиолдол 10 ингээд чамд хэллээ за. Нэгэн дээр нь ч гэсэн ингээд би яг юун дээр алдчихваа гэж асуугаагүй байвал би энүүн дээр ингээд ийм хичээл сурсаа. Би дараачудаа ингээд илүү гал байна.
би энүүнээр бас тэр хүнд арай хатуу хэлчихжээ гэдэг ч юм уу тийм эмпатик юм юус яахгүй энэ угаас арчаагүй юм ингээл нөгөө байсан болохоор энэ угаас ингэж чад 10 тохиолын 10 тийм байл гэж бодоход 2 дугаар red flag шүү. Мэг зөө анзарч. 3 дахь нь тэр хүн чамаас нэг авах гээд байна да. Нэг тийм би харизмаг үгүйсгэж үгүй шүү заа. Гэтэ бүр амар харизматик те тийм хүмүүс. Гэтэ нэг авах гээд байна да. Авсныхын дараа чамаа ингээд нөгөө нэг юм байвал яа 3 дугаар red flag. Ер нь жоохон. Яа. 4 дугаар red flag. Self awareness боёо. Өөргөө яг яаж чинь би өөрөө ингээд нөгөө нэг арай дэндүү даварчлаа гэдэг чинь би арай дэндүү тэнэгчлээ гэдэг ямар ч awareness ингээд байхгүй байвал наа чамаас амар том асуудал ш. Ийм. Иймэрхүү ингээд нөгөө нэг шинжүүд ингээд байгаа бол сигнал өгöd байгааз шууд тэр одоо нөгөө одоо жишээлбэл чи одоо хосын харилцаанд орлоо гэж бодъё. Анх ингээд чам дээр амар гоё гарч ирэн те. Чамаас мах гээд байна да. Чам өөргөө ингээл нэг юм perfect те. Чи би чиний амьдрал бараг ирсэн бараг аз ухааны юм шиг ингээд нэг шаах гэдэг байл шүү дээ те. Яа, жоохон болгоомжтой хэрэгтэй хаа. Магадгүй ингээд нэг мэрэгжлийн ингээд нэг хүнтэй уулзаад нэг үзчихгүй. Гэтэ бас юмны тухайн ч бас хүрхгүй л дээ. Тэгэхгүй бол одоо чи нарциссистгүй гэл ингээл нэг хүн болгоё диагностик гүйцэхгүй л дээ. Зүгээр яг бүр үнэхээр эзэгтэй байлаа гэж бодоход. Тэгээ нэг хамгийн ингээд нэг тиймэрхүү хүмүүсээс ингээд нэг анзаараад өөргөө тусгаарлах хэрэгтэй зүйл нь юу вэ гэвэл шүү дээ. Тэг хэрвээ заяа бүр үнэхээр чи тэр хүнийг сэтгцэн юугаар ч ингээд нарциссик абьюст ингээд орсноо бүр үнэхээр мэдэрсэн тохиолдол шүү дээ. Энэ бүр маш чухал группт нь хэлж байгаа шүү. Зүгээр энгийн нэг одоо нэг юу гэх нэг өнгөрөө өнд нэг өгзөглөг өшгөлүүлээл нэг за хаяачдаг гэсэн юм дурлаг бүр маш ноцтой асуудалд ингээд орцсон байгаа хүмүүс тэр бүлгийнх нь хэлж байгаа шүү. Хос бүр олон жилийн хосууд. Хамгийн сайн найзгаа үлдээгээрэй. Тэр хүнээс хол байлгаарай. Хамгийн сайн найзгаа. Хэрвээ чи энэ хүрчин хэрвээ чи ихнэр чин сквал чиний олон жил үерсэн хүн чинь яг ийм хүн ингээд нэг тэгээ чав бүр ингээд mentality бүр ингээд fuck up болгож чадчихвэл хамгийн сайн найзгаа л хол байлгаж. Бүр ганцхан найз байсан ч хамаагүй. Ганцхан найз байсан ч. Магадгүй сквал ингээд юу вэ? Гэр бүлийнхнийгаа ядаж ганцхан гişүнийг л хол байлгаж. Энэ хүмүүс ингээд нэг чамд яах вэ гэвэл штэ чиний арт талыг ч хангахгүй. Тэгэхгүй бол юу вэ гэвэл штэ одоо жишээлбэл чиний тэр одоо нэг нарциссистик нөхөр байлаа гэж бодъё л доо. Аль хэзээ чам мдэггүй байхад тэр айлын хамгийн сайн бүрэн болцсон байна. Чиний найзуудыг чи хамгийн сайн найз нь болцсон байна. Чиний ажлынхны хамгийн сайн ингээд нэг хөргөн болцсон байна. Тэгээ чи ингээд саллаа гэж бодъё л доо. Тэгээ найзуудлаа очил найз амар хэцүү тэр намайг ингэж ингээд ингээл тэгэл энэ тэр үгүй тэр чи амар сайн залуу шүү дээ. Чи ерөөсөө ер нь асуудал нь чи байгаа байхгүй юу? Тимээс ингээ буцчихгүй юу? Уучлахгүй ч. Үгүй улаан цэн чамаа ингээ нэг араар чинь тавьсан баачка. Тэгээд чи зүгээр төсөл үтсээ. Би бүр ийм хүнийг харж ирсэн шүү. Улаан цай ихнэр нөрөөрг нь араар нь тавьсан. Улаан цай шүү. Шинэ нөхөр нь ингээ хэлж чаа. Над дээр таараа тоошуулгатай. Би энэ хүнийг хангалттай жаргалтай байлгах чадаагүй маа. Миний буруу байсан гэж солиорж байгаа байхгүй юу? Бүр хүнийг тэгтэл ингээд нэг тиймэрхүү абьюс чинь явдیں۔ Ослтойгоод тиймээс ингээд нэг хэрвээ ингээд нэг иймэрхүү ингээд нэг хүнд ингээд нэг кейстэй ингээд нэг явж байгаа ингээд хүмүүст хэлэхэд чи ганцаар биш шүү. Чи нэрнгээсээ ганцаараа биш. Чи зүгээр л бэлтгэл ажиллаа гэхэд л болно. Номер 1 асуудал. Санхүүгийн бэлтгэл ажил. Яа. Угаасаа тиймэрхүү хүмүүс ингээд чамайг өөрөөсөө бүр хамааралтай юм шиг амьдралаа сурцсан байдаг байхгүй. Тиймээс санхүүгийн бэлтгэл ажил. Хоёрдугаар нь найзын бэлтгэл ажил. Юмыг ячдгүү тэр найз чинь чамайг штэ те нөхцөл байдлыг чинь зөв харахад туслах. Чи тэр найзаасаа гуусан ч болно. Хөшөө маний чинь нөхцөл байдлыг хөндлөнгөөс ингээд нэг хэний ч талд орохгүйгээр honest ингээд өгнөд өгч. Гэр бүлээ багаар ингээд нэг хэлэх. Би ийм байгаа шүү. Тиймээс ингээд нэг хэрвээ ингээд нэг яалаа гэж бодоод таад манаас ингээд намайг 50 байлгаарай.
Магадгүй чадвал өмөрөөрэй. Мэдхгүй байна. Тэгэд сэтгэл зүйч. Яг энэ үед сэтгэл зүйч чинээ ингээд нөгөө хамгийн том ингээд нөгөө зэвсэг болно. Тэр сэтгэл зүйч үнэхээр ингээд нөгөө чиний тэр нэг гаслайтанд орсон ингээд төөрцөн явж байгаа зү зөв бурууг чи ялгаж чадахгүй байгаа шүү дээ яг үүндээ. Тэрний чинь тэр гаргалааг нь тэр сэтгэл зүйч чамд хэлж өг. Сэтгэл зүйч чамд ингээд нөгөө нэг гоё treatments, medical care-ууд ингээд өгнө. Тэгээ чи нарциссист хүнтэй дийлэх хамгийн том чиний зэвсэг юу гэж чи өөдөөс нь хэрэлдэж болохгүй. Чи өөдөөс нь өөрийгөө ойлгох гэж хичээх шаардлагагүй. Зүгээр л орох. Зүгээр л. Юу ч битгий хэл. Юу ч битгий өөрийгөө тайлбар. Араас нь чамлуу ингээд мессежүүл блоклчих. Өөр утгаар мессежүүл блоклчих. Зүгээр л амьдралаас нь зүгээр чимээгүй хүн шиг л зайл. Чи өөрийгөө батлах шаардлага байхгүй. Энэ бол чиний хамгийн том зэвсэг шүү. Ийм нарциссист хүнтэй дийл хийж байгаа бол. Тэгээд үүнээс хойш түүнээс цааш тэгээд таад маань тэгээд болно доо. За тэгээ амжилт.